Их түүхийн галголомт цагаан хайрхан нутаг минь. Сая жилийн газрын үндсээр дэлхийг чимэж, сая жилийн түүхийн баримтгаар уулсаан чимэж, цахилах түүхэнд мөрөөн үлдээсэн дээдсийн үлгий, цагийн ирэхээр эргэж дэлгэгдэх домгийн судар. Зулын гэрэл дэрчилсэн төгс оюуны хураангүй, зуунаар тасрашгүй алтан ургийн хэлхээ. Тэнгэрийн хөх тамган буурьан сахиж үлдсэн, тэгш дүүрэн жаргалын үлгий, цагаан хайрхан нутаг минь оо. Эрдний түүхийн гэрч болсон Завхан аймгийн цагаан хайрхан сум нь Отгон тэнгэр хайрхны баруун талд орших бөгөөд Эрт галвын домог ийм хүүрнэх буюу. Тэртех 3 тэрбум жилийн өмнө дэлхийд галав юулан асар их усаар бүрхэгдэн байх үед Отгон тэнгэр уулын оргил тэргүүн нь анх усан дороос сууснаар дэлхийн хамгийн анхны хуурай их газар Этүгэн үүссэн хэмээн академич Ишчамц намсрайнаар олон их сурвалжид тэмдэглэсэн байдаг. Энэ нь шинжлэх ухааны хувьд үндэслэлтэй зүйл бөгөөд манай дэлхийн анх үүссэн археен цаг хугацаа буюу 3.6 тэрбум жилийн тэртээ хангай нурууны ноён оргил Отгон тэнгэр уул маань үүссэн байх өндөр магадлалтай ажээ. Алаан яраадаас цухийсан гэдэг одоо баримт бол Отгон тэнгэр уулын орчимд бол одоо илвэг байдаг. Яг оргил дарахсан чулуулгын насыг бол одоо судалсан хүн байхгүй учраас одоо хуурай нутаг дэвсгэр бол цухийсан их газар гэж үзэх юм бол архи 3.6 тэрбум жилгээд үзэхэд бол Отгон тэнгэр бол 3 тэрбумаас ч илүү өндөр настай байх бол магадлал бол байгаамаа. Хүн гүрнээс эхлээд 3000 жилийн тэртех хүн төрлөختний гал голомт болсон цагаан хайрхан сумын уул ус их түүхийг агуулсаар ирсний уулмөр болсон эртний үеийн чулуун олдврууд, хадны зураг, буган чулуу, хүн чулуун дурсгалууд нэн илбэг билээ. Дэлхийн нийтээр ингээд харьцуулаад үзэхээр зэрэг Европын төвд байгаа Альпийн нурууны Монблан оргилоос Отгон тэнгэр хоёрыг холбоож шугам татхад энэ завсар бол мөнгө цастай 4000-аас дээш метр өргөгдсөн ийм уул байхгүй. Орограф гэдэг одоо уул судалд бол их өөрмөцөөр тэмдэглэгддэг ийм уул байгаа юм. Отгон тэнгэр хайрхан лугаа өгсөд явхад түүхийн харилцан адилгүй цаг үед холбогдох маш эртний болж оршуулга, бууц суурин хадны зургууд бол тааралдаг. За энэ бол тэр маш эртнээс бол хүн орчин амьтас байсан юм а гэдгийг бол илтгэж байгаа. За 1221-с 24 онд Гятадын бомбын шашны одоо хамгийн том зүтгэлтэн Чанчин бомб Монгол орноор явсан тухайгаар бичсэн баруун зорьсон тэмдэглэл гэдэг зохиолдоо бол энэ ангаа ууланда тэнгэр гэдэг уулыг дахидаг юм байна. А тэр уул нь ингээд ташуу завчдсан юм шиг оройтой тэр нь мөнгө засаар бүрхэгдсэн ийм сүрлэг уул байна гэд. Хажуу талд нь нэг улиас муттай газар нэг багхан шиг суурин газар байна гэд ингээд дурдчихсан байна. Тэгэхээр энэ бол Отгон тэнгэр уул улиас тоот энэ тухай бичсэн бичийн үлэн хамгийн түрүүн үеийн шахуу болох ийм баримт. Тэнгэр шүргэн униардах хөх уулсын орон тэшинхэн зэрэглээтэй дуутын их хундраг хангай говийн үдсгэлэн төгөлдөр нутаг хошууч бэсийн түүхийн гал голомт цагаан хайрхан нутаг минь билээ. Отгон тэнгэр хайрхны баруун сугнаас их авч урсдаг чулуутын гол, цэцэрлэгийн гол, хуримтын гол, төмөртийн гол нийлэх уулзварт ширээ хэлбэртэй байгалийн урлан ширээ чулуу байхаагаад нутгийнхан эрт дээр үеэс дахин шүтэж ирсэн энэ чулуун мөрөгцгийн дээд талд эрт үеийн тахилгатай овоо байх. Овоон дээр нь 4 эвэртэй хоньны дагзыг шүтэн болгож залсан байх нь нэн сонин. Ийм нэгэн утга төгс билэгдлэр ширээгийн голын эхлэл цэнхэртэн яралзаж урсах нь нэн үдсгэлэнтэй. 16 дугаар зууны сүүл 17 дугаар зууны ихэнх үед Батмунх Даян хааны хүү Гэрсэнж Жалайр хүн тайж 7 хөвгүүндээ халахыг 7 хувааж захируулснаар халахын 7 хошуу үүссэн гэдэг. 1691 он
Халах монголчууд Манжийн захиргаанд орсны дараа аймагуудыг олон хошуунд хуваажээ. Энэ үед Сайн Ноёнхан аймгийн Эрдэнэ бангийн хошуунаас газар нутаг таслан 1712 онд хошууч мэргэн бээсийн хошуу байгуулсан түүхтэй. 1710 оны үеэс эхлээд Монголын баруун хязгаар бүс нутаг бол нэлээд цагийн байдал бол нэлээд төгшөөтэй болж ирсэн. Зүүн гарын хаант улсын хаан Цэвэн Аравдан хаан, Галдан Цэрэн хаан нарын бол Манжийн эсрэг зогсох гэсэн энэ бодлого үйл ажиллагаатай бол шууд холбоотой байсан. За яг энэ учир шалтгааны дагуу бол 1713 онд Халахын Төшөөдхан аймагт Норовжуу гэдэг одоо тэр Төмөнхөн Сайн ноёны шууд хугацааны Норовжуу гэдэг ноёныг бол харьяа талбтыг салгаж нэгэн хошууг бол шинээр байгуулсан. За энэ хошууг бол Халахын Сайн ноён аймгийн хошууч мөргэн засгийн хошуу гэж бол хошууны бол их хөтгөл болсон байна. Монголын хошуу нутгийн тэмдэглэлд улсад туслагч гүн Норовжовын нутгалсан газар бургастай завхан гол нийлэх газар тугуй. Мөн тэнд их онгон уул буй хэмээсэн нь одоогийн Отхон тэнгэр хайрхан ажээ. Тэгээ Отхон тэнгэр хайрхан бол Очрон бурхны одоо орьсон орон гэж үздэг. Очрон бурхан бүх урхтын хүч чадлыг хураасан одоо язгуурын 3 бурхны нэг. Тэгэхээр ийм одоо Монголыг даасан шүтэн ийм хайрхны өвөрт одоо төрнө гэдэг бол урдны сайхан сэтгэлийн үүднээ сайн үйл хийж буян үйлдэжсэн тэр их буйны үр дүнд ийм шалтгаан нөхцөл бол бүрддэг. Нутгийнхаа сүсгтээ болон та бүхэнд 100 жилийн баярын мэнд төвшүүлье. Одоо сэтгэл амгалан байж эрүүлэн тэгээ та бүхний үйлс номын ёсчлон бүтэх болтугай гэд бас ерөөл тавья. Нэгэн 1894-өөс 1912 онд Дугуйжав ноён үе залгамжлан засаг барьж 1912 онд Богдын засгийн газраас мэрэгэн цол хүртсэн тул хошууч мэрэгэн бээсийн хошуу гэгдэх болжээ. За ингээд хошууч мэргэн засгийн хошуу байгуулагдсныхаа бол дараахан үеэс эхэлж Норовжуу бол бас нэг тодорхой хэмжээгээр тухайн цаг үеийн байдлыг бол дагалдаад Манжийн төрд бол идэвхжүүлэн зүтгэж ирсэн. За энэс эхлээд бол энэ тухайн хошууч мэргэн засгийн хошуу захарж ирсэн ноёд бол Норовжуугаас 20 дугаар зууны их үед бол хүртэл амьдарч ирсэн тэр Даш зүг ноёны үеийг хүртэл тасралтгүйгээр бол залгамжил бол захарж ирсэн байдаг юм байна. Бие биенээ нанирдсан биндэр онц хайрханууд минь. Билийнхэн чулууд хожилцсан ян нарийн уулс минь. Билүүний хөх чулуутай шороотын урт уулнууд минь. Бичиг түүхэнд үлдсэн дуут агтын хүрээд минь. За цагаархан сумын төв бол агтын хүрээнд төвлөрж ирсэн. Агтын хийд 80 дуутын хүрээн одоогийн цагаан хайрхан сумын нутаг тухайн үед Сайн Ноёнхан аймгийн дайчин хошууч бээсийн хошууны түүхэн гал голомт шашин соёлын төв байжээ. За яагаад энэ агтын хүрэн дээр ингэж төвлөрж ирсэн бэ гэхээр энэ 1924 оны тэр хошууны хурал дээр бол бичсэн байдаг юм байна. Хошууны нутгийн төв рүү болгож төвлөрүүлэх тухай асуудлыг нэгдүгürt бол ярьсан байдаг юм байна. За хоёрдугаар нь бол цагаан хайрхан сумын төв бол яг анх үүсгэхдээ бол энэ агтын хүрээний орчим үүсгэхдээ хожим бол яах нь одоогийн байгаа газараа бол нэрж сурсан юм байна. 20 дугаар зуунаас өмнө хошууны ноёны дэргэд бол тэр хошууны хурал хүрээ ном бол үүсгэгддэг. Тэгэхээр эхлээд агтын хүрээ бол үүсгэгдсэн, хожим бол дуутын хүрээ бол үүсгэгдсэн. Тэгэд агтын хүрээ нь бол өөрөө бурхны шишний улааны урсгал талтай. Энэ бол эртний уламжлалтай гэдгийг харуулж байгаа. За хожим бол шарын урсгалын 80 дуутын хүрээ бол үүсгэгдсэн байт юм билээ. Цэцэг уулын тэнгэр давааны өвөрт цам хувилгаан сум харваж шав хатгсан газар дуутын хүрээний суур тавин Дашминжуур дацангийн дуган барьж 10 жамбламын баруун зугаас залсан бурхнаар сахиус залсан түүхтэй юм байна. Анхны хамбламаар төвдийн арь хувилгаан заларсан гэдэг. 1500 гаруй лам нь хүрээний гудамлан барьсан гэрт амьдардаг байж. Хийдийн төвд цогчин дуган байрлах бөгөөд ард талд нь гол шүтээний дуган байсан байна. Дуутын хүрээний сүм дугнуудын хамгийн том цогчин дуганд тогтмол 80 хувраг хурал хурж байснаар 80 дуутын хүрээ гэгдэх болжээ. Дуутын хүрээ гэж тоног том хүрээ байсан гүмэн. Тэнгэр даваа гэж идлээд намхан арцсан дундуур тэргээр тэнэг одоохон нор даваа цаасан мотор ордог. Тэгээд тэндээс түлхээ юм бол дүүрээс элатраад өгнө өөрийнхөө
ах нар манай ах бас нийлээд болсон дам нартай байсан. Манай аавын нагцх нь дуутын хүрээний юу шиг агтын хүрээний хам байсан. Самбын 50 гэж юм байсан. 280 дуут байсан юм байлээ. Тэрний 180 дуут нь болохоор тэр манай дуутын хүрээ 80 дуутын хүрээ гэдэг. Монголд 2 доор ордог хүрээ байсан гэж ярьдаг юм байлээ. Нөгөө лам нартаа өгдөг зүйд юу н өндөр. Ноогддог мал энэ нь маш их өндөр. Гол нь тэр мяндагтай усуудаараа байдаг юм байлээ. Зэрэгтэй лам нар олонтой тийм хүрээг л дуут 80 дуут гэдэг байсан юм байлээ. Манай аав бол чойрын ном үзчихсэн. Бид нэр 4 жил гэж хэлдэг байсан. 12 жил суусан хүн байлээ. Хамгийн сүүлийн ороолон мунзад. Нэг ороолон мунзад нь болохоор зэрэг гиндэн сэрэн гэж тэр хүн тэр хоёр хамгийн сүүлийн дуутын хүрээний ороолон мунзад юм гэлээ. Ширээгийн голд анжаа гэж одоо ширээгийн голынх нь одоо цагаан архан сумынхан авгаалдаг ийм лам хүн байсан. За нэр нь бол Намхай давг гэдэг богд ламын чойрын намын одоогоор бол одоо зөвлөх ийм одоо өндөр мэдлэгтэй диалог утагт та их найз тэгээд диалог утгатыг одоо уршаа гаргаж өгж ийсэн одоо маш сайхан дорсомжууд бол хүмүүс мэддэм байлээ. Нин наг зөвгөн боройна юутаар өссөө. Бүрвээ авгаас манай ээж одоо би манайхан бэ гэж аваад би өвгөн 5 настайтай хүрээнд сууж исэн гэсэн. Тэгээд лам бацаад Шүлөөстэй анжаа өвгөнийг өргөн ширгийн хүрээнд дээр анх гэгэн залхад 17 настай манай тэр өвгөнийг одоо урт өвгөн бүрэг нь үлээж исэн гэл өөр болт. Тэгээд нэг ирэх нь энэ гамаа тэгээд одоо гүр эрхчээ алерик тийм. Шаацгаа хэлмэл мэддэг их айхтар манд хүн байсан гэж ярьдаг. Отгон тэнгэрийн орны нэгэн гэрэлтэй хүмүүн бол олноо анилан хэмээн дээдлэгдсэн зурхаач дамдын сүрэн билээ. Отгон тэнгэр уулын аймгийн хошууч байсан хошууны нутаг Чулуутын голын их Улаан толгой гэдэг газар усан бар жил буюу 1901 онд Малчин ард доржийн 3 дугаар хүү болон мэндэлжээ. 80 дуутын хүрээнд 8 наснаас шавлан суусан түүнд зурхаач балжин ням гончгоор зурхай заалган шавлан зурхай болон чойрын ном эрдэмт төгс суралцуулжээ. 25 насндаа Оромбо дүүнхөр Дашминжүүрийн цорж ботлон өргөмжлөгдсөн дуутын хүрээний сүүлчийн хамб байжээ. Эсэргүүний үед олон лам нарын хамт баригдан хар гэрт хоригдоход зурхай зурж хэн нь оргол амьд үлдэхийг үзээд анилан оргуулсан гэдэг. Эрдэмт гэгэрсэн түүнийг 10-аад жил уул хангайд бүгж явхад нутгийн ард олон хоол унд хуц сундраар таслаагүй гэдэг. Ингээд нэг л өдөр уулнаас бууж өөрийгөө барьж өгч цагаадан нутагтаа амар чимэр амьдрах болжээ. Зурхайн эрдэмт төгс тэрээр 1967-оос 1968 онд Монгол улсын их сургууль одон орон судлалын төвд өргөдөн зурхайн ухааны хичээл зааж байжээ. Түүгээрч барахгүй нэгдэл нийгэмдээ мал маллаж улсын сайн малчин болж байсан гэд түүний тухай домог хууч одоо ч яригдсаар. Хүрээ өмхнэ гэдэг дуулааныг дуулаад 37 онд хүрээний лам нар зарим нь оргоод ирсэн. Ингэж байж байгаа 38 оны хавар хүрээн дээрээ байсан лам нар нь баригдаж тоогдаад Олястай хорон давж хийсэн байна. Тэгж яхад манай цагаан арханаас хадны дамжин сэрэн гэдэг мондог сайхан том зурхайт манай автаа хүрээнд дээрсэн хүн оргож гарсан байгаа юм. Яруугийн хүрээний зурхайт заангаа дуутын хүрээний зурхайт дамжин сэр хоёр бинийг зурж үзээд ингээд андлын өвгөн оргож 10 жил явж энэ хүрээний лам нар дэваа шинхэн мааны бодчихсон түүхтэй юм л да. Монгол улс нэг үе 6-аагаан гаргаж чадхаа байчаад нэг болоод тэгээ манай анилын зурхайг ерөнөр 60 жилээр анхан нэг зөв гаргаж өгье гэж тэр зурхайг хийж өгөө тэр хийсэн зурхайгаа аймгийн туяасанаар дамжуулж өгч явахад би тэр зурхайн бичгийг аймгийн туяасанаар давж өгч ирсэн юм л да. Тэгээд тэр зурхай бичгээр л Монголын зурхай зэгцэрч ерөн тэрнээс 60-60-аар тэгээд тэр зурхай гарсан юм гинэ гэж би дуулсан. Уг үндсэн бол Богдын голын хүү юм байна лээ. 52 онд анилан улсын сайн малчин болж Улаанбаатарт руу бас нэг урилгаар яваад очиод Монгол улсын их сургуульд 2 жил бас нэлээд хичээл мэтээ зааж байгаад ирж исэн тэм хүн бий.
Ян сардагт уулсан сүртэйе нүмерлөөд яагаад ийм сайхнаар оршин вэ миний нутаг. Барааны холоос ч дотгошоо өмөлзүүлэнхэн байдаг хурдаар минь дуудадаг нь юуны учир вэ? Эрт үрдийн ерөөл тавилан минь ингэтлээ их нутгаан үгийлэн саннуу. Ширээгийн голоор өгсөж уруудах бүрийг сэтгэл минь гэрэлтэн гэгэлцэх нь юуны учир вэ? Айхт дуутын хүрээний туйр нь алган дээр минь илхэн харагдаад альхан чиг холоос хүүгэн эрхийг хүлээгээд л ай миний зүн бэлгийн харгуй цагаан хайрхан нутаг минь. Тэгээ манай энэ хүрээнд дээр чи одоо Чойнбил гэж нэг том лам манай ахлам байсан. Тэгээд одоо манай тэр Чойнбил ламаас нь одоо тэнд нэг мөнгөн зөгтөл байна. Дээжний өвшөө юм байхгүй дээ. Манай эцгийн ах нь хүрээ гэлэн гэж хүн байсан. Тэр жалуу усгчийн шат байсан гэлээ. Тэгээ дуултай хүрээнд сууж байгаад багш нь одоо Улаанбаатар дуулагдаа явахдаа одоо шаттай хэлсэн. За бүрээ минь чи жишээхэн дөрөг ажил өгөөд хөдөө гарах. Хөдөө гарахгүй бол амаа алдах юм байх шүү гэд багшаа хэлснээр одоо дуултай хүрээнд жишээхэн дөрөг өгөөд хөдөө дүүж хөлтөндөө гараад мал болж байгаад тэгээд 1972 онд нас болсон да 82 наснаа. Манай ээжийнхэн ах нэг нам хүн байсан. Зондэгээд эсэргүүний бас баригдах туугдаад тэгээд арай алуулаа шүү ажигаад гэсүүлдэ. Там 60 хэдэн онд нэгдэл бас малаа өмнө хийж байгаа. Тэгээд удааг нас болсон да. Манай тэр эцгийн ах хүн гэлэн хүн байсан. Одоо тэр бүрээ гэлэнгийн бурхан тагт наддаар бай одоо. Манай ээжээ аав чинь болохоор одоо тэр дуутай хүрээний дамдин гэж лам хүн штэ. Сүүлд одоо тэр 60 эд оны үед л үздэг хардаг гэдээ бас хүмүүс шавууллаа гайл хүүхдүүдийг морьтой энэ тэнд гаргаад машинтай хүн тоос гарахад л юм бол ирж хэлээрэй гэж хөгсчүүл одоо номоо уншдаг байсан штэ. Тийм одоо хүндхэцүү үе байсан. Хоёр лам огсон байж байгаа нэг нь нөгөө баригдаж эсэргүүний үеэр бурхан болсон байлээ. Тэгээ нэг нь эмээ тэмээ гэж амиа аргалж үлдээд тэгээ би тэр хүнээр овголдгийн тэр чагнаа гэж хүн байгаа юм. Манай ээжийн наах зах юм байлээ. Тэр хоёр лам. Хөтгөрийн данзан гэдэггүй. Унзад цолтой дуутан хүрэн дээр сууж исэн. Наах зах. Тэгээд би дэргэнд өссөн хүн дээ. Тэгээ манай гөгчөө аав тэр бигц гэж 8 удаа хүн байсан. Нэг ах нь хилмиг дээр баригдаад тэр хүнээ баригдахад тэднэр ажаа тэр манай гөгчөө хоёр удаа хөрөнгөө хураалгасан гэх юм л. Нөгөө лам гээд хөрөнгөө нураагаад 2 удаа. Миний аавыг бач гэдэг аа минь одоо их эцгээс одоо ахтай дөрүүлээ байсан. Манай дүүтэйгээ хамт яруугийн хүрээ савлын сууж одоо тэнд тэр эрдэм ном заалгаж яасан гэсэн. Тэгээд манай аавыг бол одоо нэг дүүтэйгээ байсан болохоор дамбын гэлэнгүүд гэж хэлдэг байсан гэсэн аймаг. Хошууч мэргэн бэсийн бүр тууртай захрын хоёр голын бэлчээр дээр лун хэвтэртэй тахилгат минь. Ганцын даваа давхтал тэврээд тосох үлгий минь. Газрын холоос гүйгээд очиход салхин үнсэх их нутаг минь ээ. Сайн ноён хаан аймаг 1918 оны байдлаар 30,619 өрхтэй 133,748 хүн амтай байлаа. Нийт хүн амын 5.7% нь тайжнар, 16.8% нь хамжлага албат, 28.1% нь сум албат, бүх эрэгтэйчүүдийн 39.2% нь лам нар байжээ. Засаг захиргааны үндсэн нэгжүүд нь засаг хошуу 22, шав 8, хязгаар газар 1 гэсэн 31 нэгжээр бүрдэж байжээ. Эдгээр шавийг 6-аас 13 удаа хэрхэм зэрэг залгамжилсан засаг, гүн, бээл, бэс, бангийн зэрэг бүхий хар ноёд тамхтай худагт захирч байсан юм. Тайж хамжилгуудыг тоогоор илэрхийлвэл аймгийн бүх тайж нар 4174, хамжилгын албат 12347, сумын албат 20736 хүн байжээ. Манай ээжийг энэ пүрвжүү барьцаан пүрвжийн ороломжуу гэдгийг манай өвөөч нь тэр Гатанбаатар Магсаржуугийн
бичээч явсан гэсэн. Тэгээд бичээч пүрвжөө партизан пүрвжөө гэл ер нь энэ дайны үед ер нь дээгүүр явж исэн да. 1800 оны хүн Ажигийн пүрв гэдэг хүн бол Хатанбаатар Магсарчвын баруун гарын бичээч хүнс албаны дарга хийж явсан тийм хүн байгаа. За тэр хүн бол 3 бичгтэй хүн байсан. Кирилл бичгээр нэг тийм муухайтар бичдэг. Монгол бичгээр бол ёстой зурсан юм шиг бичдэг. Тэгээд бас төвд ном бие дааж сурсан тийм хүн байсан. Бидний өвөг эцэг Дамби гэж хүн байсан байгаа юм. Тэр бол манай суманд бол улсын морин өртөө ажиллаж байсан. Тэр өртөөний улаачаар олон жил ажилласан хүн юм билээ. Тэгээ тэр хүн ажиллаж байхдаа энэ ардын хувьсгалын үйл хөрөгт хувь нэмрээ оруулсан хүн. Бандааны яваад очихтан замдан барьж явж Магсарчуулжинд тушааж тэгээд одоо ардын хувьсгалд их гавьяа байгуулсан хүний нэг тэр Дамби өвгөн болол. Ардын хувьсгалын партизан Давааням, Жамца, Ламжав, Мангаалам, Пүрв, Дамдан, Ахмад дайчин Банзрагч, Галсан, Долгор, Нинжидам, Намсрай, Цэнт сүрэн, Ядам нарын эх орон ард түмнийхэн төлөө эрэлхийгээр байлдаж явсан баатруудараа цагаан хайрханчууд үеийн үед бахархан дурсаж байдгийг. Сайн Ноёнхан аймгийн Хошууч засгийн хошууны цагаан хайрхан сумын нутагт 1921 оноос 10 өрх 1 даргатай 15 айл 1 баг 3 баг 1 сум болон зохион байгуулагдаж байгаад 1923 оноос улсын 5 дугаар их хурлын шийдвэрийн дагуу Цэцэрлэг Мандал уулын аймгийн Отхон тэнгэр уулын хошуу Хамтайшир уулын аймагт шилжижээ. Хошууч бэйсийн тамгын газарт энэ үед туслах түшмэл 1, захирагч анги 1, мэрэн занг 2, залан занг 1, сумын занг 1, оргон хөөгч 1, баг бошго 6 гэсэн орон тоотой байжээ. Тухайн үед хошуу захирагч нь Дашцэвг ноён байсан бөгөөд удалгүй 1923 оны 6 дугаар сарын 12-нд хошуу даргаар сонгогдсон байна. Энэхүү Дашцэвг ноёны удмын хүмүүс өнөөдөрч цагаан хайрхан нутагтаа амьдарсаар 1912 онд хошууч мэргийн засгийн хошууг одоо анх үүсгэн байгуулж Амогийн хүү Норвежийг одоо тэргүүн зэргийн тайлбар өргөмжилж байсан одоо энэ хүү түүхийн гэрч бичээс үхээ энэ зүйл одоо бидний үе удам дамжин хадгалагдаж ирсэн зүйл. Тэгээд энэ хүү зүйл бол өнөөдөр миний бие одоо хадгалсан одоо өөдөрөж байдаг зүйлээ. Дашцүг ноёны урдталд Ядамжуу захирагч гэдэг хүн хошуу захирж байсан. Ядамжуу захирагч гэдэг хүн өөр охин хүүхдүүдтэй эрэгтэй хүүхдүүд байгаагүй учраас хамгийн ойр төрлийнх нь тэр Санжи тайжийн хүү Дашцүг 1918 онд Ядамжуу захирагчийн ажлыг хүлээж авч хошуу захирагч болсон байдаг юм аа. Хамгийн сүүлчийн засаг ноён Дашцүг гэдэг хүн болвол манай эмээгийн өөрөөр хэлбэл миний ээжийн төрсөн ах нь байсан. Санжи тайж гэдэг хүний хүүхэд Дашцүг ноён гэдэг хүн Ядамжуу ноён гэж байсан юм байна. Тэр хүн болохдоо зэрэг яг ноён уламжлаа тавих суух ёстой боловч лам хүн байсан. Тэр дам байж байгаад авгаа аваагүй тэгээд яг төрүүчийн тэр өвгөн ноён гэдэг насаараа тэгээ тавигдаад тэр нэг өнгөрөхтэй зэрэг тэр уламжлаа тэр санчтай гэдэг хүн тэр төрүүчийн ноёны одоо хамгийн ойр татны ачин байсан юм байлээ. Тэрний хүүхдийг тавьсан юм байлээ. Тэгээд тэрний Дашцүг ноёны бол авгаа авсан энэ хойтлол Дашвил гэдэг хүнтэй сууж ирсэн юм байлээ. Тэгээд 2 хүүхэд гарсан. Одоо нэг нь яг их орны дайны үед сэрэгтээ алга болсон. Өргөцсөн. Нөгөө хүүхэд нь болохдоо Дөвтөд гэдэг хүн байсан. Тэр сум орон нутагтаа ажиллаад асуусаа бас даалгараа. Харин тэр Дөвтөд гэдэг хүн нь болохдоо яг өөр хүүхэдтэй тэгтээ яг сүүлдээ өшөө авгаатай амьдраад бас нэг тийм хариулаа сайхаа явсан. Одоо гошуу ноён нь бол одоо миний эмэг ээжийн ах нь байсан хүн. Тэ. Дашцүг ноён гэж. Миний ээжийн охонд ээжийнх нь ах. Миний ээжийг эчин хорлоо гэдэг хүн байсан. Дашцүг ноёны аав болохдоо Санжи тайж гэдэг хүн байсан юм билээ. Манай ээж ярьдаг байсан яг. Гэхдээ манай эмээ одоо цагаан хайрханыхан ер нь бараг мэднэ. 100 гарч нас орсон.
Тэгээ би багтаа имээтэйг цог үндсэндээ өссөнгөө. Тэгээ орой бас жоохон их хөөцөлдөг их сайтай сэрэг ухаантай чих харн одоо 80 гарсан байхдаа хүртэл дүүлэрч барайгүй. Тийм амтны удам ухсаа содрыг их сайн мэддэг хөөцөлдөг тийм хүн байсан. Хошууч мөргийн засгийн хошууны хамгийн сүүлчийн ноён Дасцог ноён. За Дасцог ноёны их чин төрсөн их чин Дижид гэж хүн байсан. Тэр Дижидийн одоо хүү санаагийн хүүхэд нь бол одоо би юм аа. 1924 оноос Цэцэрлэг мандлын аймгийн Отхон хайрхан уулын хошуу, Тун удалгүй Отхон тэнгэр уулын хошуу нэртэй болжээ. 1924 оны 6 сарын 9-ний өдөр тэр хошууч мөргийн засгийн хошууны анх дугаар хурал болуулна. Хуралдсан байдаг. Хурлаар болуулна. Засаг захааны өөрчлөлтийгээд гол сум, баруун зүүн сум, ухаа сум, шагт шуул сум гэсэн ийм 5 сумыг бол үндсэнтэй байгуулсан. Тэр гол сум гэдэг бол өнөөгийн цагаан сумын нутагт байгуулсан энэ сумыг бол гол сум гэж бол нэрлсэн байна. Гол сум хэмээн нэрлсэн нь бас учиртай. Манжичин гүрний үе, хаант Монгол улсын үеийн хошуудын нэг онцлог бол тус бүс нутгийг хэн захирч байгаагаас шалтгаалan түүний нэрээр нэрлэх явдал байлаа. Тухайлбал энэ хошууг хошууч мэргэн бэс даш зэвгийн хошуу хэмээн нэрлэж байсан баримтаас үүдэн хошууч мэргэн засгийн хошууны нутгийн төв, хошууны засаг ноёны өргөө нь одоогийн цагаан хайрхан сумын нутаг дуутын хүрээ, агитын хүрээг түшиглэн оршиж байжээ. 1929 онд Хантайшир уулын аймагт харьяалагдсан одоогийн Алдар хаан, Уляастай, Отхон, Цагаан хайрхан, Цагаан чулууд, Шилүүстэй сумдын нутгийн зарим хэсэг багтсан хошуу нутаг болж тэлжээ. 1931 оны 3 дугаар сард нутгийн иргэдийн ардын хурал болж Устын цагаан толгой гэдэг газар хуралдахад тэр үеийн Отхон хайрхан уулын хошууны Аягт, Арц, Биндэр, Гэрэл, Сант сумдыг нэгтгэн нэгэн сум болгож Цагаан хайрхан сум хэмээн нэрлсэн түүхтэй. Ингэж байгуулагдах үедээ Цагаан хайрхан сумын захиргаа гэж нэрлэгдэн тасгийн хэлбэрээр зохион байгуулагдсан нь сумын төр захиргааны анхны байгууллага байлаа. 1933 онд тасаг өөрчлөгдөж 9 баг 659 өрх 2868 хүн ам 66.4 толгой малтай зохион байгуулагджээ. Манай сумын урагшаа уртал байсан шүү дээ. Уртлын мохор цэврээд багтсан дандаа гэлчээл голдуу тэгэл жавчул мотоцот юм байсан байж. Манай сумын дарагчин нацгийн цагаан гэдэг өндөр шар хүн байлаа. Манай маавчин тэр накой гэдэг хүн чинь багийн дараг байлаа. Дээр үдэтэн манай сумчтан юунд байсан гэсэн шүү дээ. Энэ говьруу. Тэгэхэд манай аавын дүү цагаан гэдэг хүн суман дарга байсан гэсэн. Тий аавын дөрсөн дүү. Тийм болоо даханд байсан ихтэй. Нацгийн цагаан гэдэг нь оюулаа сүрэнжүүгийн цагаан гэдэг байлгүй. Аав нь сүрэнжүү гэж хүн байсан гэсэн. Манай бол яг 30 хэд он үед бол дандаа аагант гэжсэн нутагтаа аагант нандууд гэдэг нэртэй хүн байсан. Манай энэ нутагт чинь одоо лам хувилгаан гэж их том улсуудын дуутын хүрээгээр байсан. Тэгээд одоо тэр далив готгот гэж нэг том хүн байсан юм шиг байгаа юм. Тэр Накуатаг лам гэдэг л тэрнээс яг барилчилгааны үйлдэл бол готготтой цог урагшаа явж байгаа. Нөгөө бичиг баримт гадаадд явхад хэрэгтэй байсан шиг байгаа юм. Тэгээ манай энэ сумд одоо энэ цагаангой гэдэг нэг хүн байсан байгаа юм. Сумын дарга. Тэр тамгын газрын даргаар нь солгой жүгтэр гэдэг хүн байсан байгаа юм. Тэгээ тэр хоёроос одоо гадаад гарах баримт бичиг тамгаар даруулах ажлыг нөгөө хоёроос гуйсан тэр хоёр л бол биелүүлж өгсөн юм шиг байгаа юм. Тэгээ готгот явахтан зэрэг энэ хоёр гогшинд ногоон торгон цамцаа өгөөж явсан юм гэлээ. Миний аав чинь Пүрвийн бандрагт халахгүйд одоо Чогдон Баатрын Морин жолооч гэжсэн. Бичиг номтой хүн хэрэгтэй байна. Чамайг актны дамлаар үлдээл. Тэгээд аав маань 4 зэрэгтэй тавуулаа актны дамлаар үлдээд. Манай аавыг Цамбын намсараа гэдэг. Тэгээ нэг их орны дайны үед, халахгүйн дайны үед цэрэг татагдаж лам цэрэг гэж явж байсан. Тэнд Нянтасрын Баатрын 22 дугаар морьт торонд одоо баг дарга хийж агаад цэрэгээс салгаж ирээд 1947 онд манай ээжтэй гэр бүл болж цагаан хайрханы бууган ажилчин
бөгөөд эх орны дайнд оролцсон ахмад зүтгэлт юм аа. Депутат Дамдин хэмээн нутаг усндан нэр алдран дуурсгасан Даваагийн Дамдин гой эх орон ард түмнийхэн төлөө эрэлхийгээр тулдаж явсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн байсан төдийгүй цагаан хайрхан сумын тулгын чулууг тавилцаж хил хязгаарыг тогтоохоос эхлэн 1951, 1954, 1958 онд бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын депутатаар 3 удаа дараалан сонгогдож 1946-аас 1960 онд артелийн даргаар ажиллах хугацаанд сумын төвийг барилгажуулах, аж үйлдвэржүүлэх ажлыг манлайлан удирдах зохион байгуулан орон нутгийнхаа хөгжлийн бүхий л ажилд өргөн хүрээтэй, идвэх зүтгэлтэй оролцож явжээ. Артелийн дарга миний буурлаа депутат Дамдин гэдэг хүн гар үйлдвэр артелтай байгаад эхлээд 6 ажилчинтай байсан тэр артел. Тэгээд 40 ажилчинтай болж өргөцсөн. 10 жил 15 жил ял оноогоод гарцсан тэр лам нар хуургуутсан тэр артелтэй ухаанд ажиллаж байсан байгаа л да. Зарим нь бас хөөрхөн ажил албан ажилч хийж ирсэн байлээ. Шойтонгой гэдэг хүн байсан тэр артел бас ажил хийж л байсан гэдэг ярьдаг байсан. Залуу лавнарын тэр чигээр нь очиод цагаархны артелийг байгуулад лавнарын цагуул юу лавнарын артел гэдэг нэртэй байсан. Монгол хотол үеийн сахин нутгийн сахин цагаалтай хотол гэдэг тэрийг ойдог. Тэгээд тэрлэгдээ самс өмдөв. Би ч одоо үйлдвэрт ажил хийдэг норомчин, тэргүүний норомчин гэдэг тэмдэг цол хүртэл авчихсан зүүцсийн одоо тийм юм байж идэв. Манай үйлдвэр чинь манай юу гэж чинь Монгол модыг чинь ачиж явшиж энэ гой валтаа ингээд энэ говийг чинь ерөөсөө манай цагаан хайрхан тэр чигээр хангаж ирсэн. Гэрээ модоо. Депутат Дамдин байхгүй юу? Тий. Депутат Дамдин гэж байдаг. Яа яахгүй тэр чинь депутат Дамдин гэдэг чинь мундаг хүн байлаа. Артел гэдэг газар очиж ажил хийгээд артел нэг Дамдин дарга гэдэг хүн байсан. Найдын сүрэн гэдэг дарга байсан. Тэгээ манай нэг няруу хийдэг байсан. Тэгээ манай энэ хүн нэг нятлан хийдэг байсан. Ганцхан даваа гэж надад цаалаа ирсэн бол айхтар өндөр даваа байсан л да. Би чи 58 оны жолооч хүн. Цэрэгтэй жахтан жолоочсон хүн би. Шугар жолооч гэж байлаа. Даждаг жолооч гэж байлаа. Даваажуу жолооч гэж байлаа. Цог цэрэгт жолооч болж ирсэн. Гоолтан 7 дугаар азад 20 хонжсэн чинь энэ цагаархны артелийн дарга депутат Дамдин гэж хүн байсан. Чамайг би тийш навна. Чи тэр машин техник зэрэгэсгүй хам ханаг төлөөлөгч хот хүрээж иргэж тэгэл наашаа хүрээж ирсэн байхгүй. Тэгээд над жил томашаа өгчөөс. Артел 3 жинстэй. Нэг жинстэй. 4 жинс байсан. Баатар ятамчроо 2 гэж артелийн жолооч байсан. Нэгдлийн жолооч дэмжиг гэд нэг өгөн байсан. Нэг тийм 4 жолооч цагаарганд зам гаргаж байсан да. Бажин жолооч байсан. Хөөхтөр одоо энэ наад төлж. Бажин жолооч хөөхтөр үү? Тий. Давшинаар үж авах нь. Тий. Энэ мартчихин. Цагаан бүрж байгааг таних уу? Таньгүй. Цагаан бүрж жолооч. Тий. Таньгүй. Цагаан жолооч гэж таних уу? Таньнаа. За. Тэр үеийн жолооч нар. Тийм жол. Мужаа хийжсэн юм уу та ярина? Мужаа хийжсэн. Мотор байх юм биш үү? Таксига харуулна. Моторсон. Яг гадрын зураг авахт нь манай нэгдлийн дарга Буня дарга гэж байсан. Жолооч нь ямаас үргэж нутгийнхаа клизагийг тогтооно гэж. Надыг нэг хурууга зээлгүүл нэг шил ярих, хоёр хурууга зээлгүүл хоёр шил ярих. Авторч өгөн шүү чи ерөөсөө чи үйлчлэгэнд явах. Тэгээ үйлчлэгэнд явсан чинь отгонтой ингээд даваагаар яг зүгээр заагаар аваад шүжүүстэй явчаад энэ цаврын даваан дараагаараа тэрсэн цагаан чулуутынхаа зааг авсан чинь цагаан чулуут 20-ийн би баруун салааг бүтнээр зүүн салааг яг усны гол дөрөөр нэг модтойг энэ танаа цагаан чулуутад өгчийгээд өгчтэй юм байна. Гин Буня дарга ямар балайг өөргүй. Тэгээд энэ нутгаа төмөртийн голоор улаа үзүүрээр
Тэр алгийн дээр үлчээр дамрын чулуундаар очиж сүйтлгөөлөөр очсон. За чамд би устайг уул, усттай модтай уул, модтай уулаа гэсэн. Ичвэт юурыг энэ шүлүүстэйтэй энэ говь тэр чигээр манай нутаг авна гэсэн чинь. Цагаан чулуутын чинь нүвэлж өгөө нэг баргадынхаа үлчийг тэр чигээр нөхгүй гэдэг. Тэгвэл би хангайгаа хөхгүй гээд. Тэгээ тэр голын тавдаар аваад тэр зэгсний цаагуур аваад гэр чулуу гэдгээр дайруулаад авсан тэр голын тавын тэнд ийм овоои. Овооны ингэлд нь одоо консервлаатын дотор энэ Завхгай аймгийн цагаан хайрхан сумын нутаа гэж булсан бичиг тамга бий. Энд нь цагаан чулуутай хөө, энд нь жаргалангийн хөө. Тэгээ овооны голд нь говьалтай завхны хил мөн гэсэн тийм бас бичиг баримт бий. Тэрийг одоо хуул одоо байт юмгүй юм уу мэдхгүй. За одоо Жанчив гэж байсан. Жанчив хоёулаа одоо инээд яваад яах вэ? Одоо энэ баяуны тэр буурлын араар буурлаа оруулаад 7 давгаар авъя гэ гарыг тогтчихгүй. Тэгэхээр 7 дав маань буурлын ард 2 даваа байгаа юм. Тэгээд одоо аймгийн одоо цаат даваа орж байгаа юм. Одоо тэр хайрхан даваа орж байгаа юм. Үлжитэн дөрвж нуурын 2 даваа ороод уул наат уулын оройгоор авах хэрэгтэй байхгүй юу? Яг уулынхаа ирэмгээр ингээ авах байхгүй юу? Гөхн уурч. Жоохон шижүүр нь ороод тэгэл зурагдчих. Манай сумын нутагтлахаар аваач. Өөрчн ингээд нутгийн ардам өөрчн өнгөчих. Боцсомынхан ч нэг нутгаан тэлж нутаглаад. Манайхан нөгөө ховд гараад энэ үндсэндээ 90 оноос хойш өнгөчихсэн. 1952 онд цагаан хайрхан шилүүстэй сумын нутгаас цагаан чулуут сумыг таслан байгуулсан бөгөөд 1956 онд буцаан нийлүүлэх болжээ. Энэ үед улс даяар нэгдэлжих хөдөлгөөн эд өрнөж байсан бөгөөд 1959 онд дахин цагаан чулуут сумыг байгуулахад малх уй газар нутагтайгаан цагаан хайрханаас цагаан чулуут сумын иргэн болсон хүмүүс цөөнгүй юм. Жаргалангийн наадтын захын голын хаягаар манайхан ч нутгалдаг улсууд байлаа шүү дээ. Тэгээд дасвар захаргааны хуваараар наашин ингэж хуваардагдсан байхгүй юу? Тий. Нэг хэсэг айлууд нь голоос цааш хайлан жаргалан хуваарлагдаад голоос нааш хайлууд нь наашин хуваарлагдсан байхгүй юу? Мал нь буцаж дугтагаа нүг гэлдэр голоос боо юм болж байсан. Дашнам боёнко гэж манай ээж боёнко. Тэгээ энэ нутгаас нэг хүмүүс. Би энэ урталд энэ тэмээ бөхөд төрсөн. Тэгээд энэ цагаан хайрхан цагаан чулуут 2 дасархад вэ энэ наашгаан яг тэр навыг төрсөн жил энэ дасарж ирж болсон. Манай ээж болохоор ламжгийн гүнжид гээд ганцаараа манай ээж ихээсэн. Ээжийн маань төрөл садангууд чулуут руу байдаг юм билээд. Манай аав чинь Бих очрын Сиренин гэдэг хүн байсан. Одоо ламмархуул хүн байсан. Лам хүн одоо тэр үедээ бол нөгөө нуувар байсан. Бих очр гэдэг хүн нь болохоор зэрэг цагаан хайрхан сумын багийн дарга гэдэг хүн байсан. Онц багийн болол гэж боддог шүү дээ. Манай онцгондоо тэр 4 дугаар багийг бол тэргүүлжсэн малчин айдын баяар хичээгэж хүн ахан дүнхүү дүүн биг банчин сүрэнг данзан гэд ингээд тавуулаа хуудан амны аж ахуйтай малалдаг. Бэгцгээ хүн нь бол одоо адуутай мор их айгуу уургалдаг тийм айд. Тэгээд нэгдэл малаа өгөөд миний аавын аа болохоор цагаан хайрхан сумд нөгөө юу гэж хамтрал коммун гэж байгуулж байсан шүү дээ. Анх тэрийг бас байгуулж сэксгэр бууд гэж одоо халимаг тавьж бас тэгэж явж байсан. Тэр жил нь өвөл нь бол 100 болоод бас олон хүний мал нийлсэн мал нь орогдоод өөрийнхөө малнаас нөхөж өчгөөд анхны хамтралаа татан болгож байсан. Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн эд өрнсөн 1955 оны 5 дугаар сарын 27-нд цагаан хайрхан сумын малчин Чимэд Балдэр, Пүрэв, Түдэв, Сэндэнхүү, Чойжилсүрэн, Цэндаюуш, Базар аригчаа, Балжин ням, Содном дамб, Жадамб, Санжисүрэн, Итва, Онхор, Одосэр, Тогтох, Баточир, Чойжил нарын 17 өрхийн малчид нэгдэн хуралдаж социализмын төлөө нэгдэл байгуулан даргаар нь Чойжилсүрэн, орлогчоор нь Сэндэнхүү, Нягтлан бодогчоор Тогтох, тоо бүртгэгчээр Одсэр, аж ахуйн эрхлэгчээр Чимэд Балдэр, бригадын даргаар Баточир, Базар аригчаа нарыг баталжээ.
Социализмын төлөө нэгдэл нь ихэнх үедээ 17 өрхийн 52 хүн, нийт 6123 толгой малтай, 146,702 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байжээ. Үүний зэрэгцээ 1957 онд Баян ундрал нэгдэл байгуулагдан нэгдлийн даргаар Цэдэв, орлогч даргаар Намжилд орж, Нягтлангаар Арагчаа, Шалган байцаах комиссийн даргаар Жамин нар ажиллаж байжээ. Мөн тус сумын 1, 2, 3 дугаар багийн 22 өрхийн 92 ард нэгдэл байгуулах хүсэлт гаргасны дагуу аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1958 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэрээр Улаан Октябрь нэгдлийг байгуулан ерөнхий хорооны даргаар Сэндэнхүү, Шалган байцаах комиссийн даргаар Цэрэм-Бат нарыг баталж байжээ. Уг нэгдэлд 16 наснаас дээш 55 ард 2330 толгой мал нийгэмчлэн улгийн хошуу хэмээх газар төвлөрч байжээ. Манайх тэр Устын өвлжөө гэж байдаг байсан. Тэнд өвлждөг. Гэхдээ нөгөө сумын анхны одоо социализмын төлөө нэгдэлгээд байгуулахдаа тэрний дараагаар нь манай аав ажиллаж байсан. Сэндэнхүү гэж хүн байна. Социализмын төлөө нэгдэл анх удаа болоход 55 онд хамгийн дөрөнд 16 гишүүнтэй Чоожин зэрэн дарга гэдэг яхад манайх анх удаа 16 гишүүн цуг орж ирсэн. Тэгмэн цугаа гэж байсан, савын төдгөө гэж байсан, манайх байсан. Баян ундрал нэгдэл гэж байгуулагдаж байсан манай энэ хойтлын одоо шороо тал юм. Баян ундрал нэгдлийн анхны дарга Цэрэм-Балжир гэж хүн байсан гэсэн. Тэгээ баригадын дарга Жамт гэж ярьдаг юм. Тэгээд цагаан хайрхан чинь нөгөө нэгдлүүд нийлсэн байж та улаач. Тэгээд нэгдэл нийлээд уршаага явсан. Манайх бол яг үндсэн бол аим Завхай аймгийн улаастай нөгөө Жавхлан цум гэж хэлсэн тэрүүнд харьяалагдчихсэн байлээ. Тэгээ нөгөө газрын клэр шороотой нуруугаар цагаан хайрханы нутаг дартаад өөрт нь үлжиж байсан айлууд цагаан хайрханд орсон. Тийм төвхтэй байд юм байлээ. Манай эцэг зөвтөн гэж хоёр мал гэсэн манай ээж ачрын бүрэг гэж байсан. 1959 онд Баян ундрал нэгдэлд малдар хэмжсэн. Марахнаг 600-аад хоног 100-аад ямаа нэг 30-аад сарлаг 2-аад дугаар бол одоо нэг хэмжсэн юм аа. Манай Адраханы 11 дугаараас тасарсан Баян ундрал нэгдлийг авчирч 1958 оны 5 сарын 26-нд 3 баг нэгдлээ нийлүүлж хурал хийж цагаан хайрханы социализмын төлөө нэгдэл болж ирсэн юм аа. Цагаан хайрханы анхны нэгдлийн дараагаар Чоожин сүрэх байх нь байсан. Чинүүд бол гэр оронгоор ланхахад уул суураа тавьж байсан болохоос байшин барилга барьсан бэлий юм байгаагүй. Социализмын төлөө нэгдэл байгуулж яхад цагаан хайрхандаар артил гэж байсан. Тэгээд тэр артил татан богдаад тэгээ нөгөө явцсан. Тэгээ артилийн цагаан байшин гэдэг нь гятад барьсан байсан. Тэгээд тэрний нэгдлийн хамтаар болгоод тэрүүн дотор сууж ийсэн юм учиртай юм байна. Намайг 58 онд ундралын гэрийг завцраад 5 тэмээд завцраад гэж яхад Чатраа болгоо дарга нь орлогч дарга наасан. Тэгээд чатраа болгоо тэр ундралын цагаан гэдэг гэрийг хүлээж өгч байсан. Миний аав дүнхүү авахтай чадраа бол аав минь одоо ууг нэгдлийн дарга нарын нэг цагаан хайрхан шүлүүртэй сумын нэгдлийн дарга, сум нэгдлийн нарийн бичгийн дарга, сумын орлогч даргаыг 40 жил үр бүтээлтэйгээр хөдөлмөрлөж гүйцэтгэсэн. Ийхүү 3 нэгдэл байгуулагдсны дараа ашиг орлого ихтэй том аж ахуй үүссэн учраас Завхан аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1959 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр Баян ундрал нэгдлийг социализмын төлөө нэгдэлтэй нэгтгэсэн байгаад 1959 оны 4 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр Улаан Октябрь нэгдлийг мөн нэгтгэж сумын төвд төвлөрүүлэн социализмын төлөө нэртэйгээр баталжээ. Ингэж цагаан хайрхан суманд нэгдэл байгуулагдаж мал аж ахуйн 3 бригадтай 51107 толгой малтай жилдээ 1.5 сая төгрөгийн орлоготой томоохон нэгдэл болжээ. Анх нэгдэлд орсноос хойш нэгдлийн гишүүн аав ээжтэй хонь хариулж байгаа 63 онд бригадын аж ахуй нээлттэй 64 онд бригадын аагт нээлттэй байж байгаа. Надтай суг ажиллаж исэн онц бригадын дарга нь Бархас гэж хүн, намын гишг нь Банчингуа гэж хүн, тоовлцогчын Жадам гэж хүн, малын эмчин Даваасрын Күний сестра Гомбожуу гэдэг ийм үндсэндээ
6 хүнтэй онцоргад гэж тийм баригад болоод тэл депутат дамдангуй 3 удаа сонгогдсон манай сумаас. 3 удаагийн алтан гад содонтой түүний дүү гиндангуй гэж бас улсын аймгийн аварга малчин нэгдэлд олон жил тэмээ хариулсан ийм хүн тэр нь болохдоор 2 алтан гад содонтой түүний дүү Цэнцэрэнгуй гэж хүн улсын аварга малчин 1963 оны 5 сард одоо ахтав үсээр ийм сум орондоо өндөр авиа сигнал байгуулсан их мундаг улсууд. Би Захаа аймгийн цагаан хайрхан сумын ууг бол одоо хайрва өгтө гиндэн гээд манай аав. Би тэдний хамгийн баг хүү байгаамаа. Аав маань аймгийн аварга малчснаар 3 удаа, сумын аварга малчснаар 5 удаа, аймгийн депутатаар 2 удаа, сумын депутатаар 3 удаа одоо сонгогдсон ажиллаж байсан. Хайрвын гиндэн гэж одоо өвгөр нь биш тэмээчин гиндэн гэхээр зэрэг нутгийн хүмүүс өвгдөөдс бол анддаггүй байлаа. Шаваг бодоргон бүрэг хүн хэрэгтэй. Өсгөр хэвчэрсэн нутгийн нөөцтэй. Ингэнүүдээ нэмэгдүүлэх хүчит харгын хадгалснаар модын 124 нэгнээс 24 ботог байлгүй. Социализмын төлөө нэгдэл, мал аж ахуйн үйлдвэрлэлийн зэрэгцээ, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх болж, мал аж ахуйн механикчсан салаа байгуулагдаж, жилдээ 600 тонн байгалийн хадлан тэжээл бэлтгэдэг байлаа. 69 онд үлээ. Тэгэхэд ч одоо ерөөсөн тэр намнан би тэр трактор барьжсэн тэр бид хоёр л байсан ерөнхийдөө. Механик нь Адия гэдээ бас Цэдвэ Адия гэдэг нэг хүн байсан. Тэгэл бид гурав ерөнхийдөө л цагаан хайрхны газар тариалан эхлүүлсэн юм л да. Шороотод анхны шантажээс шороотын хамгийн дээдлийн уртлын байланд 70 оны хавар баха. Газараа эхлээ бэлдсэн байгаа юм. Хойтон хавраас нь эхлээл тарьсан. Бас алтанд газар хагалж ингэж яасан. Малын дижээл дагна. Одоо ови ёсол доо. Тэр шоомч энэ цагааны орлогт дарах гэж ирсэн шүү дээ. 64-өөс л эхэлсэн баг. Тэгэхэд манайхан айл байсан. Энэ доодон сургуулийн 160 гэдэг энэ ардлын хичээлийн байрнууд манайхан ажилчин албан хаагчдын гашаа гэдэг нэг том гашаа. Ерөөсөө л энэ төрийн албан хаагчдал тэр дотор байдаг. Ажил төрөл явуулахад одоо ухаантал төхөмтөл гэж тэгэж л бөөгнүүлж ирсэн болоо да. Тэгээ одоо тэр гашаанд ч 20 айл байсан. Нэгдлийн гишүүдийн дунд социалист хөдөлмөрийн бригад 10, социалист хөдөлмөрийн төлөө бригад 3 байгуулагдаж, Мишка даргатай барилгын байнгын бригад ажиллуулан 8 жилийн сургууль, клуб, номын сан, халуун ус, зочид буудал, сурагчдын дотуур байр, хүүхдийн цэцэрлэг яйсэл зэрэг барилга байгууламжууд ээлжлэн баригдаж, цагаан хайрхан сумын төв өдрөөс өдөрт өнгө нэмж байлаа. Манай өвгөн Дамбагийн Мишка гэж цагаан хайрхан сумд л одоо байрлал гашаа ходог багийн дарга ийм юмнууд хийгээл 44 жил ажилласан ийм хүн бит. Тэр орон нутгийн нөөцлөлтөд ашиглаж одоо барилга барина гэж нэг тэрнийг анх хэлж манай өвгөн санаач барилга барьж ирсэн. Одоо энэ сургуулийн барилгыг иж үрнээр нь бариулж ирсэн. Одоо тэр нэг доод зочдууд гээд нэг юмыг бариулсан. Тэр урд эсчэн байна. Голын төрөнд нааталт. Орон сууц мууцл. Тэгэл энэ бүх малчтыг гашаажуулж ирсэн. Тэдний варгач нөгөө нэг өөрийг амлалт аваад нэг гавшгаач өргөөд тэгэл 6 дахь 5 жилийнхэн гавшгаачиг авч ирсэн. Манай аав ламжийн даваа гэдэг юм аа. Манай ээж их сүхийн дулам гэдэг. Ийм хоёр хөгшин байжгаад
насаараа мал маллаа нэгдэлдэг. 600-аас 800 толгой мал төлөх малтай. Манай ээж ганцаараа хүртэл байсан. Манай эцэг чи намайг цэрэгч явахад нас орсон залуу. Тэгээд маллаж байгаад хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан одоо сайн малчин гэсэн тийм юмуд удаадаараа хүртэж байсан манай ээж. Элинжунгой гэдэг хүнтэй Дэлхийдээр гэдэг хүн байсан. Тэр хоёртой Улаанбаатарт Монголын өхөрнийг төвшөөс. Яг миний бидний төрсөн авта тэр Элинжунгой гоход намсраад өгч байсантай энэ Буурын базар хон төвшөөс. Хамгийн сүүлийн актыг Бямбазан дүртэд гэдэг хоёр хүнтэй гатадд өгсөн. Сүүлдээ айлрон болоод ягаал сумын 10 удаагийн авраг болсон. Аймгийн багрлын гишүүн байсан. Сумын депутат байсан. 58 онд нэгдэгдэгт ороод тэгээд сумын депутат, аймгийн депутат энэ тэр тэгээд нэг юуны ашиг шимийн авраг бол олон болж байсан. Миний аавыг баярын эренжин дав гэдгээ. Манай аав сайн малчин тэргүүний тооворчин тэгж явсан. За манай ээж бол бас тэргүүний сайлчин тухайн үеийн урамшил шагналал их авдаг байсан. Би ч бас мэд сөрөгтөн улаан халзан гэртээ болоод аймаг сумын депутат болоод гүй бас ч гэж сумда нэлээд дээгүүрэл явж л алдаг. Манай тадагаа ч хаан балжин юм нэртэй байсан давжин. Хорон тадагаа да 수대 hundigen daga da husende hoyim. Эрмэн хөдөлмөрийн энэ үед социализмын төлөө нэгдлийн хамт олонны дотроос улсын авраг малчин Цэнд сүрэн Баасан, аймгийн авраг малчин Гиндэн, Чүлтэм, Мягмар сүрэн, Долгор, Цэрэн дулам нар болон сумын авраг малчин 58 төрж 40 гаруй хүн 5 жилийн гавш хайчид цолоо төрийн одон медалаар шагнажээ. Тус нэгдэл ажил үйлсээрэн аймаг улсын уралдаанд 10 шахам удаа шагналт байр эзэлж 1973 онд төв дөрвөн байгууллагын диплом, зээл 130 машинаар шагнагдсан түүхэн амжилтын эзэд байлаа. 73 онд мал зургийн онд минь дөрвсөн гээд цагаа цагхны 3 нэгдэл шагнагдсан. Эдний нэгдэл нэг дижитал мотороор, их хуулийн нэгдэл нэг дижитал мотороор цагаарх нь 30 машинаар ингээд би яваад тэгээд тэр хоёр нэгдлийн хоёр дижитал моторыг би ачиж тэргүүлэн дээр ачиж толгой хоёр дээр ачиж тэр хоёр нэгдэлд авчирч өгч байсан. Цэцэрлэг өргөт чинь бол ерөөсө энэ суманда хамгийн олон малтай, хамгийн олон өргөтэй айл нь байсан шүү дээ. Малчин өргөх гэхэд чинь 80 хэдэн өргөх байсан. Баянбулаг бригад гэдэг нь өнөө мал авчирснаас хойш нийлээд тэгээ нэг 150 өргөтэй л байгаад байдаг байсан. Сүхэнди мажгар гэж бас авраг малчин болж ясан нэг хүн байсан. За тэгээ аймгийн авраг бол ер нь олон төржсэн дөө. Сургуулаа төгсч ирээд ерөөсөн дан малын эмч. Бригадад малын эмч хийжсэн сүүлдээ цэгийн эмч хийгээл аймгийн авраг мэрэгчлэлтэн хүртэл болж ясан гэх юм аа. Одоо би тэр чинь бол нэг энэ бригадад малын эмч хийгээл би бригадын дараа гэлвэж хойд чинь ер нь сард ер нь гэртээ бол ер нь тоотой дөө. Тэгэл дандаа л одоо явдаг. Тэр үед ер нь шаардлагач гатуу байлаа да. 1976 онд би цэргээс халагдж ирсэн. Манай сум нэгдлийн дарга Буня намын дарга нутгаа Тэрвш гэдэг хүн байсан. Намайг ирээд ерөөсө
сар болоогүй байхад томилол цэцэрлэг бригадын товрдож хийгээл. Тэгэл тэрнээс хойш ерэн тасралтгүй тэгэл 30-40 жил ажиллаж байна да. Надыг анхан би чинь 77 он төгсөж ирсэн. Тэгээ Сандвэ гэдэг нэг малын ихэмч дасгийн даргаар хүн байдаг байсан байж. Лэгдэн гой гэдэг нэг санитарч өвгөн байсан. Өвгөн. Одоо баасан ч үгээд жолооч нь байсан. Ерөөс 3 орон тотал байсан юм байна мал эмнэлгийн тасаг нь. 4 багтай юм байгаа. Тэгээд 3 нь малын эмчтэй байдаг гэсэн хөдөө. Тэгээд хөдөөнийх нь малын эмчээр би энэ Баян болог баг гэдэг энэ голын хойтой толчих байдаг Баян болог багийн малын эмчээр 2 жил ажиллаа. Цэцэрлэг багийн бодын хэсэг гэж нэг дан хүртэй айлууд нь хангаад үйлчдэг байсан. Нэг жил тэр хангаад нэг бодгийн хэсгийн эмчээр нэг ажиллаад тэгэл төв рүү орж ирсэн дээ. Далан 1-ээс 73 онд худалдаа сэтгэлийн ангид нэгтлэн бодох нэрвийн ажлыг 6 жил хийж ажилласан. Худалдаа сэтгэлийн ангийн дарга нь бол Цэдэн ном байгаа. Ерөнхий ахлах нэгтлэн бодох нь Бодсорн гэж усууд байсан. Зуны цагт чинь баг нэг зовоодон цүгөөгд өөрөөсөө хад цаг хуудаг ч байсан шүү дээ. Цагаан арган сумын худалдаа үйлдвэрлэлийн ангид 1974-75 оноос эхэлж ирж худалдагчаар хийж ажиллаж ирсэн. Худалдаа үйлдвэрлэлийн ангийн дарга Цэдэн Дамбаа гэж хүн байсан. За нэгтлэн бодох нь бол Бодсорн гэж хүн байсан. Цогцлмаа гэж хүн байсан. Тэр бол тэр нэглийн сум нэглийн даргаас Тампаниага гэрүүлийн хүн байсан. Лав гээд нэг хөгшин байсан. За худалдаа үйлдвэрлэлийн ангийн Касинеро гээд найдан гэж хүн байсан. За түүхий дээр эрхлэгч гэж Сумьяа Узар гэдэг хүн байсан настай. Явуулын агент байсан 3 баг бол гуруулан агенттай байсан. Хөдөөний 3 багт агент гэдэг байсан. Одоо энэ цэцэрлэг багт үлзий гэж хүн агент хийжсэн. Баян болог баг энэ онц багт Бямбажуу гэж хүн агент хийжсэн. Баян болог багт Давааням гэдэг хүн агент хийжсэн. Цагаан архан сумын 1960-аас 1981 он хүртэл 22 жил миний аав удирдах. Энэ 22 жилд бол цагаан архан сумын одоо хөдөлмөрчид хамгийн их өндөр бүтээлтэй хөгжил цэцэглэлт нь дэлгэрсэн энэ он жилүүд байсан. Цагаан хайрхан сумын түүхэнд 22 жил нэгдлийн даргаар ажилласан Буня даргын тухай олон хүн дурсан ярьсаар байна. Тэрээр 1959-өөс 1981 онд нэгдлийн даргаар ажилласан бөгөөд түүний дараа Ванчин дорж дарга 10 жил нэгдлийн даргаар ажиллажээ. Цагаан хайрхан суманд 1981 оноос 90 он хүртэл сум нэгдлийн дарга хийсэн. Миний өмнө бол Буня гэж дарга байсан. Буня дарга шилжсэн тэр үед бол нэг л одоо муу ажил байсан л дээ. Аймгийн төв доорхон учраас хүмүүсүүд аймгийн төв рүү их орчихсон. Малчдын одоо хүм хүч их дутагдaltaй. Тэгээд одоо сумын бүх ажиллагааг л мал төлөх, малаас хашгишим, ер нь хашаа хороо барихын бүх зүйл бол би одоо ажиллаж алмаа хагсдыг чиглүүлж ажилласан. Сүүлдээ бас тэрнээс санаа зовж хүн дүүхэлхтэй хүртэл хаширдаг болсон. Нэг хэдэн ажиллаж алмаа гэсэн байнгын ерөөсөө одоо зараал юм шиг ажиллаж идэг. Ажил одоо бас нийгмийн ажлыг нэлээд одоо чиглүүлж байсан тийм. Энэ Ванчин даргын хоёрын бас үлгээр дөрөөлөг авч байсан. Өг даалгавар тушаал энэ бас биелүүлж ажиллаж байсан болоо гэж. Боддгийн Сэр там гэж малын эмч. Эхнэр нь согсоогоод эмчээ жилийн цэг гэж байлаа ш тэр үед чинь. Ингээд шинээр бүрцхэн байгуулалтын үйлчлэл надад дараагаад тавиад ажиллаж байсан. Тэр өгдөг ч олон жил ажилласан доо гэж ойлгох юм. Тэгээд би хамгийн бага нь байлаа. Торгон илсэн манхад нь голон эмчсэн говь минь, тоорой загаар гойсон толгод хүрээлсэн хөдөө минь. Шилийн ирсэн эсгэрээтэй сайрын худаг, шинийн нэгний золгоотой баригадын төв хар хүжир минь. Мэргэн даваанаас заагтай манай нутгийн хил хязгаар минь. Мэргэд төрдөг авшигтай өвгдөөс өвлөгдсөн үлгийн минь. Тэгэл 90-ад он болоод зах зээл ягаал
Бараа таварчийн хувард бол картын бараа гэж юмд орж ийл. Картын бараанд орохт чинь одоо манай сум бол бараа ихтэй ойрхон чиг байсан, юмаа их татдаг, юм илбэгтэй байсан. 20 гаруй жил трактор байж. Трактор байжсэн жолооч төндөө байгаад оо сайхан байлаа. Тэрэл тарьдаг байсан. Тэгэл нэг л тарсан доо 90 онд нэг л тарсан юм байна. Ногоон тижэл тариал энэ төмөс хүнсийн ногооны баг дэрийн тарьдсан юм а тэгэхэд. Тэд яг тусгааны хэдэн усууд байсан тарьдаг. Манай энэ сумын чинь өөх чинь их мундаг төгтэй сум шүү дээ. Энэ хошооч байсан гошооны одоо уугуул байгуул сум нь цагаан хайрхан сум юм байгаа. Одоо энэ дээдлийн сахрын аманд гошооч байсан, гошооны төв байсан, дуутын хүрээ гэж байсан, агтын хүрээ гэж байсан. Ингээд манай сум бол цагаан хайрхан сум бол жинхэнэ энэ гошооч байсан гошооны төв нутаг. Өвсөн сан богдох гэсэн манай. Хайрхан лам хийж байгаа. Тэгэл нөгөө лам нар баригдахаар ганцаараа үлдээл дуутын өрөөнөөс тэгэл аймаг дээр энд ирсэн юм билээ тий. Тэгэл аймагт манай ээжтэй нийлэл юу нэг гэртээ орлого айл майл байсан гэж ярьд юм билээ. Одоо энэ баазын гэрт исэн манай цэрэн дөрж гэж жолооч юм хашаанд самбуу гэж жолооч юм хашаанд тий. Орохоор ингээд бурхан битүү бурхантай болохоор суучих гээд сууж болдгоо бурхан бурхантай. Тэгээд бид нар газар сөхөр сугаал. Тэгэл бид нарт нэг бурхны чихэр өгөөл нийт өргөөр гаргадаг. Байнгын чихэр. Орох болгонд л хүмүүс дүүрэн гэрээр нь дүүрэн ном уншуулаад байждаг. Тэгээ нууц айдаг байсан болохоор нөгөө юуны хонхныхоо хэлийг бооцсон. Тэгээ нөгөө хонх дуурж болохгүй. Тэгээд ном уншиж идэг юм байсан. Тэгээд айдаа чинь тэр самбуужлоочийн гашаанд юу байсан шүү дээ. Гэрний. Тэр Улаанбаатар дээрээ таалалдаг гэсэн. Тэр бурхан дахилээ юм болвол ерөн тун. Тэр бүгдийн самбуужлооч алган суран хоёр жиргүүлтэй машинаар аваачиж энэ төв ганданд өгсөн шүү дээ. Улаанбаатарын төв гандаа хийдэг тэр машин бурхан буюу 600 сум бурхан содар ачуулж бүртгэж явуулжсэн бэл. Энэ цагаан хайрханд одоо хийгээгүй юм чи барж байхгүй дээ. Малнаас ихтэй тракторын жолооч тэгээд ой баса сагтавагтаг бишүүтэй юм хийжээ. Хавар баахан шаранд болуулж баахан үрдцээ намар нөгөөтэйгөө хураах гэж. Тэгээд гэрээ мэрээ хийгээд бас хөөхөө амцуустай байсан. Одоо тэр даваасран ингээд нэг хэрэг тавгсран гээд нэг хэрэг тракторын жолооч нар. Тэгээд бид дөрөвний нэг тийм гэрээ байгуулж нөгөө тариад нөгөө тижэл тариад нөгөө тижэл мэн сайхан ургаад янз бүргсэн. Тэгээ намар хураагаад нөгөөтэйгөө урамшуул 5 мянган төгрөг аваад. Гадаа тэр юм чих мөнгө байсан да одоо тэгээ яаж үржсэн юм бэ? Захван аймгийн цагаан хайрхан сумаас Монгол улсын гавьяа тээврчин 3 төрсөн байдгийг. Баасанжуйн балжин, Дамжин дэрчийн дашиндаг, Чаганагийн дашцэг гэж. Нэг сумаас 3 гавьяа тээврчин төрсөн гэдэг бол төөгөн дээр давтагдахгүй юм гоё амжилттай байдлаа би бахарч явдаг тээврчүүний явд. Манай аймагч бол 4 даваа давдаг. Ганцын даваа, Загстайн даваа, Солонготын даваа, Согоотын даваа. Бол 1000 гардлаа давсан. Ямарч байсан. Энэ захны сая нэр хэлсэн 4 давааг доотлол нь 500, дээдл нь 1000 давсан баха. 38 жил тээврээсэн шүү дээ. Цэвэр одоо хувь болохоос өмнө. Тэнд бид нар 135 км-аас модон гойлангаа ачдаг мөртлөөс 5 том даваа давж чинь. Тэр Берлиг гэдэгт. Тэгтээ тэр ямар сонирн байсан гэхлээр тэр даваанууд одоо 24 цаг жижүүртэй байнга шүүрж яадаг. Тэнд өрөөсөө одоо хоньны шагаан чинээ чулуу замдаар байхгүй. Тэгэхээр би нөгөө юм олон даваа давдаг юм газрын хүн чинь тийм даваанд тийм бартааг болохоор үнэхээр одоо тэр тээвэрт явах энэ зайг бол шөнөдөргүй яваад хийчихсэн. Миний ээж цагаан хайрхны энэ ширээгийн голыг хоо. Манай ээжийн удам угсгаагдахтар зэрэг Буржигрийн гэдэг удмын улсууд. Тэгээ 20 дугаар баазад жолооч болоод 20 дугаар баазад одоо хүртэл тээврийн зэрэг барьж явна да.
Аавын унган адууны айргийн амтанд сүлэгдээд ээжийн цайны цацлын сүүн тусалд мөнхөрсөн цэцэг аргадуулж шүүдэр наадуулсан цэнхэр нутгийн минь ширээгийн минь голоо. атууны айргийн амтанд сүлэгдээд ээжийн цайны цацлын сүүн тусалд мөнхөрсөн цэцэг аргадуулж шүүдэр наадуулсан цэнхэр нутгийн минь ширээгийн минь голоо. Эцсийн соён бот үсэгний бэрний бэхэнд хаттагадаа дотын дуганы тахиад урхтын дэргэд мэдмээрсэн цэцэг аргадуулж шүүдэр